За сайн байцгаана уу. Долгоотын авцаамаас ардаа иш өргөнчлөө хүртэл 3.9 км-ээр авцаамын ажил одоо үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар бол эхний 2.4 км замын суур өчлөлтийн ажил дуусах шатанда хийгдэж явж байна. Барилгын ажлыг бол одоо Монгол зам групп болон Гамбурд компани дэмжлэл гүйцэтгэж байгаа. Талбай дээр барилгын ажлын талбай дээр бол нийтдээ 85 орчим инженер техникийн ажилтан 45 орчим техник ажиллаж байгаа. Яг одоогоор бол энэ хүчлэлтэй ажлаар бол 2 дэвсэгч 5 эндүү болон одоо 25 хүн шиг өөрөө булгач машин одоо асфальтын тээврийг хийгээд явж байна. Содор хооллын уулзар хүртэл одоо 300 орчим метр хүчлэлтэй ажил үлдээд байгаа. Энэ нь бол одоо яг одоо хөдөлгөөн явж байгаа хэсэг учраас бид нар үлдэгдэл хүчлэлтээ дуусгахад бол Содор хооллын уулзараас одоо 1000 м хүртэл хийгдсэн байгаа уртлын одоо хүчлэлтэн дээр хөдөлгөөний төр хугацаагаар нээхээр тээврийн цагдаа галбтайгаа хөдөлгөөн зохион байгуулалтаа зөвшөлтсөд явж байна. Энэ зам маань бол Содор хоолоос ардаа иш өргөнчлөлөө хүртэл хийгдэхэр байгаа. Энэ дээр одоо ардаа иш өргөнчлөлийн дээр та бүхэн мэдж байгаагаар гүүр баригдсан байгаа. Тухайн баригдсан гүүрэн доогуур ардаа иш өргөнчлөгөөр одоо зүүнээс баруун тишгээ явж байгаа хөдөлгөөн гүүрэн доогуураа яваад манай шинээр хийж байгаа зам маань хөдөлгөөн одоо сөрөг одоо ардаа иш өргөнчлөөс ирж байгаа хөдөлгөөндөө сөрөг огтлцохгүйгээр шууд дагуудаа нийлэхээр тийм төлөвлөлттэйгээр явж байгаа. Төлөвлөгөөний хувьд гэх юм бол тухайн замын хөдөлгөөнд нийтэд нь одоо замынхаа хөдөлгөөнийг 9 сарда багтаагаад нэгээр бид бүхэн ажиллаж байна. Гэхдээ мэдээж салбай дээр бол хүндрэлүүд байгаа. Газар чөлөөлөлт болон инженерийн шугамжлалчийн ажлууд хүндрэлтэй байгаа. Гэхдээ тухайн ажлуудын одоо шийдвэр гаргалгааг зураг зохиогч болон түгээгч байгууллагатайгаа зөвшөлдсөд ажлыг гүйцэтгээд явж байна. Нийт одоо манай барилгын ажлын маань явцвал 63 орчим хүнтэй үргэлжилж байна.